Багш нарын үндсэн цалинг 2026 оны 1-р сарын 1-ээс 50% нэмж 11-р сарын 1-ээс 2.8 сая төгрөгөх хэлцээрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо боловсролын амтаа хийсэн. Тэгвэл багш нарын нэмэгдэл урамшууллыг нэмэгдсэн үндсэн цалингаас бодож олох нь ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах талаар хэлэлцээрт тусгаагүй гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо мэдгдсэн бол салбарын сайд нь нэмэгдэл урамшууллыг нэрлсэн дүнгээр олгоно гэж тайлбарллаа. Зарим нэг нэмэгдлийн тал дээр бол нэрлсэн дүн рүү оруулах гэдэг ийм шаардлага байгаад байгаа. Тэрийг л ярьж байгаа. Одоо өнөөдөр байж байгаа үндсэн цалинтай уялдсан хувь хэмжээтэй нэг тодорхой мөнгөнд дүн гарна шүү дээ. Тэр нь бол буурахгүйгээр ингээд цаашдаа үндсэн цалин нэмэх орон зайг, үндсэн цалин нэмэх боломжийг илүү сайн бий болгохын тулд ийм шинжилгээ хийхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол бараг харьцаан 50-50 болчиход үндсэн цалин өсгөр нөгөөх нь ахаад яг ийм хэмжээгээр яагаад тэгэх юм бол үндсэн цалинг чинь нэмэх, суур цалин нэмэх ийм боломж хомс болоод байгааг хаана харж ойлгож байгаа гэж бодож байна. 2026 оны төсөвтэй холбоотойгоор энэ нэмэгдэл хөстэй холбоотой асуудал ерөөсөө хуучин хэвээрээ явж байгаа, яригдаг байгаа. За энэ асуудлыг бол өмнө нь бол суурь хэлцээр буюу 2024-өөс 26 оныхоо хэлцээрт хоёр тал өөрчлөлт орох юм бол заавал биенээсээ санал авч энэ дээр бол нэгдсэн байр суурьд ирэхэд саналаа нэгтгэнэ л гэсэн ийм нормтэй за нэмэгдэл хөстэй холбоотой асуудлаар тэр нь бол яригдаагүй гэсэн яг хэвэндээ гэсэн. Хоёрдугаар асуудал нь мэдээж энэ одоо үндсэн цалин өсөж байгаатай холбогдуулаад засгийн газрын тогтоол гарахдаа бас дагсан дүрм журмууд бол өөрчлөгдөх байх. Энэ үед нь бол мэдээж санал бодлоо хэлж одоо энэ дээр бол өөрчлөлтүүдийг хийнэ гэж үзэж байгаа. Ажил хаялтанд 720 байгууллагын 40,000 гаруй багш ажилтан оролцсон. Улмаар 13 өдрийн дараа хэлэлцээрийн ширээний ард гар барьсан ч багш нарын нэмэгдэл болон урамшууллын талаар тохироогүй нь салбарын сайд болон үйлдвэрчний эвлэлийн холбооны зөрүүтэй мэдээлэлээс харагдаж байна. Боловсролын сайд нь хэлэлцээрээр зөвхөн үндсэн цалин нэмэхээр тохирсон. Тиймээс нэмэгдэл урамшууллыг үндсэн цалинтай уялдуулж нэмбэл цаашид үндсэн цалин нэмэхэд хүндрэлтэй гэсэн юм а. Харин үйлдвэрчний эвлэлийн холбооны хувьд багш нарын нэмэгдэл урамшуулалд өөрчлөлт оруулах тохиолдолд дахин ширээний ард сууна гэх байр суурийг илэрхийлж байна.